Аваач дэжтэй шүү. Тань тэнгис талаа үзүүлнэ. Нэг хоёр. Дүрсийн албанд нэг бяцхан зочноос цагтл ирсэн байна. Тэгээ та хэдэд цагтлыг хүргэхгээ явж байна. Намайг Хангай гэдэг 13 настай. Намайг Халиун гэдэг 9 настай. За манай жаахан юм гэдэг. Хабуул. Хабуул настай. Намайг алуу идэ. Би дааштай. Намайг Гандавгийн ивэл цай гэдэг. Би 10 настай. Самано намайг Ботшиг гэдэг. Инхолтой Ботшиг. Намайг Манхан гард гэдэг. Би 10 настай. Намайг Хас баярын нэрээр гэдэг. Би 9 настай. Миний нэрийг Хамирдэн гэдэг. Сайн байна уу? Намайг Бямд оржи очир гэдэг. Би 12 настай. Мишель гэдэг. Тэгээд манай аав Төвшин баяр, ээжийг манд Батган цэцэг гэдэг. Тэгээд би Монгол Улсын консерваторийн 6-гийн сурагч байна. Аав юм гэдэг лээ. Бацаг. Шалаа. Манай ээж Дүрслэн аншилгаа нэмж Эрдэнэзул гэдэг. Хам 5 багийн хөгжүүлэгт ажилладаг. Компьютер дээр олон үнэтэй ажилладаг. Нураад ажилладаг, борлуулалтын албанд ажилладаг Нямсоронгийн хөхт байна. Манай аавыг Хос баяр гэдэг. Манай ээжийг Намын Чимэг гэдэг. бид хинтийн виндерлөө гэр бүлээр явсан. Тэгээд дугуйс. Гоёс. Борорс. Чи яарсан. Ээжтэй ч одоо апоолаад автобус апоолаад би тустай байна өнгөсөн шуураад. Бид гэр бүлээрээ ингээд зугаалгах дээр явж исэн. Тэгээд тэр үед агаа маань шалгал хийжсэн баггүй. Тэгсэн чинь ширэн бороо ороод бид нар машинд ороод аав ээжсэн болохоор би яагаагүй. Майхан бариад гой юм хийгээд ер нь бол хөвгөлтэй байдаг. Бид нар гэрээр өдөө явж байхад ихсэн тасархаа ороод тэгээд тэр хөл нүцгэн яваад тэгээд явж тоглоод тэгээд тэр миний толгойд маш их бодогд юм аа. Аав ээж гэр бүлээрээ гоё хамт парк ороод зугаалж исэн. Тэр дуршил санагдчих. Харин би завтаага нэг гоё застай өдөр нэг ууланд гараад чаргаар болчих хад. Хамгийн гоё үйл бараг өмнө жил нэг Архангай аймгийн нэг цэгэр сумруу яваад нэг гэр бүлээр аялд байсан тэр хаа. Тэрээс та гоё байсан. Парк дээр аав ээжтэйгээ хамт зугаалаад гоё тоглож байсан. Тэр дурсамжиг амар сандаг. Ээж юу нас хайд натны бэслэг гэдэг дуртай шүү дээ. Амтан хэрэг шоколад баглаад юм болов. Гүцэлсэн. Аав ер нь зарим гэдэг дуртай. Манай ээж аав эрүүл хооллоор халдаг. Шоколад нөлөөр дуртай. Аав ингээд ундаа хатартай амар. Тэгээд ээж болохоор юу л аваарэж Ганадиш бол Гайм дэш үү? Ээж нь юм уу аав нь дуртай мó? ээж Ээж дуртай. Аав нь юу идэх дуртай юм бол? биза. Манай болохоор ихэвчлэн нөгөө блог гэдэг нэг шоколад ер нь бол амар дуртай. Тэгээд манай ээж болохоор ер нь янз бүрийн юм кейк шиг юмд дуртай гэж бодож байна. За ер нь бол ээж бараг шоколадтай ч юм уу нэг тийм амар дуртай. Махан төлөө юм амар дуртай хаа. Зөвхөн тэгээ бодоттой харах. Тэгээд шүлтэй бол. Ээж шүлтэй хоолнд л дуртай. Аав хоёр маань болохоор ер нь том хөхт болохоор айлын том болохоор томоо гэдэг чинь. Дээшээ өгөөд отээ. Дээшээ өдөөд шуулаад гой ааж ирээд амар гой
тоолоод амар гоё авдаг гоё шандаад амар гоё гоож ирээд гоё биш. Тэсэлдэг ээж минь болохоор миний хичээл номон туслаад яаж юм энтер идэлж хэрэглэхийг зааж өгдөг. Гэрэн даалгаар ихтэй хичээлд нь тусалдаг. Хайд тэгээд мөнгө өгч тусалж Эндээ юм хум асуух болохоор чинь мэдхгүй юм байна уу асуугаараа гэл. Тэгэл ер нь их нээлттэй харцдаг та ээж авдаг. хичээл дээр амар их тусалдаг. Тэгээд ерөнхийдөө надад дугуй хаяа маань зааж өгсөн. Айлгоо мэдхгүй юм гарахаараа аав ээжээс асуудаг уу? Асуудаг уу? Өөрөө ээжтэй юм уу? Тий. Бүгдийг мэддэг том байна юм уу? Тий. Өө заач. Заримдаа гэрээ цэвэрлээд хоолоо ээждэг. Заримдаа нандээ туслаад аавдаа туслаа ээжтэй тусалдаг. Манай хоёр дүү тэгээ гэрээ болгоод тэгээд аниптай нийлж цэвэрлдэг. Ааваас гой асуулт асууад ер нь бол жоохон хөвгөлтэй яриа хийх ер нь бол дуртай. Би ээжийг амраагаад тэгээд ээж аавыг амраад юм ба. Ер нь манай ээж хоёр нь жоохон арайхан 6 маргаа гэж тардаг болохоор гэс хоёр дүүгээс сургууль зэрлээс нь авчаад гэртээ очиод гэрэнэ цэвэрлжээд хоолндоо игээд бичдэг хөлийгээд. Амжилттай тэгээд мөнгөсөө олоод аав ээжлэл туслах. Аав ээжигээ даавуулаад хонгоцоор гоё аялна. Би аавдаа маш авч өгнө. Хийж болох бүгдийг хийж өгнө. Аав ээжтэй буцаагаад ачиг л хариулж өгөх гэж боддог. Аав би том болохоор маш авч өгнө гэж бодож байгаа. Ээж том болохоор бас адилхан маш авч өгнө. Автаа би бомолоод дүнтэй ихтэй байна. Би автаыг бомолоод өдөггүй би хооличтэй бомохнолоод гоё сайхан олно би. Том болчоод ажилд ороо тэгээ аав ээжтэй мөнгө өгч тэгээд тусламар байна. Зөндөө бас их юм хийж туслаа. Том болоод улс руу яваад тэгээ аав ээжигээ хамт авч яваад тэгээд олон юм үзүүлж намайг асууж ирсэнтэй адилхан хийж өгөөд тусалж Аавдаа маш авч өгнө. Ээжтэй ер нь байр авч өгнө гэж боддоо шүү дээ. Ээжээ юу гэнэ? Тэрстэй хөрхийг л хүсдэг хичээдэг дээ. Хүссэн бүхнийг нь ааж өгөөд тэнгис талаа үзэгний аав ээжээ. Аав ээжийнхээ ачийг хариулах тэгээд ер нь бол гоё машин авч өгөөд гоё аялуулна гэд гоё төлөвлөсөн байгаа. Аав ээж нь ажилласаа ирэхдээ ямар цагаан штэ ирж байна? Жаргалтай нийс аав жаргалтай л шүү дээ. Чи аав ээжтэй хайртай шүү гэдэг үг хэрэг хэлдэг бай. Би бараг өдөрт бараг 5-6 зурлаа. 5-6 даа. Дүүтэй хэрэг хэлдэг. Дүүтэй нэг гайгүй илний нэг өдөрт нэг 3-2 гээд хэлнэ. Дүүн тэгвэл бараг хайртай шүү гэж хэлдэг юм шиг. Тийм үү. Аав ээжтэй хайртай шүү гэдэг үг хэлдэг үү? Ичээд хэлдэг үү? Ичээд хэлдэг. Аамаа надад хэлчихсэн. Аавд бол аав ер нь бол хэлнэлтэй. Гэхдээ ер нь бас арай зөвхөн. Гэхдээ ер нь хэлхийг ер нь хичээдэг. аав ээжтэй шүү. Зөндөө Бараг унтах холгондоо хэлдэг. Саяас дэш ах уу? Дандаа хэлдэг юм уу? Дандаа хэлдэг. Нэг хэлээд өгтэй л хайртай. хэлдэг. Хэлдэг зөндөө. Өөд ихгээ аав ээжтэй амар ихтэй би амар ихтэй. Чи нууц хэрсэн хандуулж чадах уу? Нууцны гайгүй хатгаж чадна. Гэхдээ хэлчих гээд идэг. Үнийг үзээд аав нь юу гэж бодох вэ гэж бодчих. Амар шоконд орсон л гэж бодож байна. Ээжийг ер нь жоохон шокийн байдалтай л хүлээж авах гэж бодож байна. Хизээ ингээ очиж ямар заваараа гэж. Ер нь ээж тэлээгөө аав хоёр ер нь хичээлээс чөлөө аваад ирцээ байгаа. Өөр гэрийнхэндээ хандаад ээжтэй аавтай хандаад хэлмээр байдаг юм байна уу? Байдаг. За юу вэ? Би аавдаа юу
би юуд нэмэр санаа ярьцаад идэг. Тэгээд тэрнээс алга бодлоо. Ава бид танаар махаж бахаж тэгээд бид тань маш их хайртай шүү. Хэлдэггүй ч гэсэн маш их дотор хайртай гэж хэлсэн. Би сайхан олно аваа. Авэжтэй би бүр их хайртай. Би самт хайртай шүү аваа. Ава би тэнд хайртай шүү. Бас дээрээс нь ажилд нь амжилт хүсье. Бид гурав танаараа маш их бахардаг шүү. Бид дөрөв танайг бахархдаг шүү. Хайртай шүү, мундаг шүү. Хайртай шүү, мундаг шүү. Хайртай хичээл бичээл сайхан хааруул. Чөлөөнөө авсан. Яхан ядраад байгаа шиг харагдсан. Жохон бага ажиллаарай ер нь. Тэгээд ээжтэй хайртай шүү. Ээжтэй маш их баярлалаа. Танаараа бид дөрөв бахархдаг шүү. Хайртай шүү ээж. Дөрөв танд маш их бахархтай шүү аваа. Хайртай шүү. Бид танаар бахархдаг шүү. Тэгээд бид харцуулгэр дөрөөл үзүүлсэд баярлаа. Би бас ах бид гурав таньда маш их бахархдаг шүү. Та их мундаг шүү. Тэгээд бид гурав таныг дэмжиж байгаа шүү. Үргэлж хажууд чинь байх болно. Миний ээж бол хамгийн мундаг нь. Хүн таньда хайртай шүү. Аав нас яг чиний төлөө тэгээд чад бүхнээ хийн. Тэгээд чиний төлөө бас амьдралаа зориулж амьдрнаа. Охиндоо бас хайртай шүү гэж л. За. Яа, юу бэ? Энэ охиныгоо ингэж гоё ярьж ингээд яг энэ зүйлийг ярина гэж төсөөлсөнгөө тэгээд одоо бол маш гоё сюрприз байлаа. Капоныхаа хамт олон маш их баярлалаа. Тэгээд хүүхдийн баярын мэнд хүргье. Ясна гинтим байлаа ёо. Ди байртай давах юм байна тий. Зүрх бүрийн бүр ингээд ёо. Сайхан санагдж байна. Хөөхөн хүүгээрээ бас гэр бүлийнхнаараа маш их бахархаж байна. Хүүгээ бас маш сайхан төлөвшүүлж өсгөж байгаа юм байна гэж бас бодогдлоо. Ажлынхан хамт олондоо маш их баярлаа. Та бүгдийн ажил үсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Бүгд гоё enjoy байгаарай гэж хүсье да. Хоёр охиндоо маш их хайртай шүү. Хичээл номоо сайн хийгээ тэгээд сураад байж байгаа аль хичээлгээр юм да. Амар гинтим байж чадлаа. Баярлалаа та гэдэд. Тэгээ бүр маш их гайхлаа. Бүр шокнд орлоо. Ямар өөр юм бэ? Ямар мундаг ярьдаг болцсон юм. Бүр төсөөлснөөс бүр амар илүү ярьж байна ухаантай. Хоёр өдөө хоёуланд нь маш хайртай шүү. Охноосоо бас яг сэтгэлийн үгийн сонсхолоор хайр үржүүлээ. Бас илүү их хичээх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
Магадгүй бас бүр илүү байж болох байсан шүү дээ гэдэг өөртөө бас жоохон харамссан. Тэгтээ аав нь чаднаа олон бичээн илүү олон сайхан цагийг хамтдаа ухтна. Ихтэй байгаа. Аав нь ажилдаа дуртай байдаг шүү. Охиндоо тэгээ хайртай шүү л гэж л гэсэн. Хамтландаа таад үнхээр баярлалаа. Үнхээр гоё айгүй гоё сюрприз байсан. Өнөөдөр айгүй гоё эхэлж байна. Хүүхдүүдээ хайртай шүү. Бүгдээр нь хайртай шүү. Хандаа хайртай шүү. Ажлаасаа бид хараад очихтай амар аз жаргалтай очдөг байхгүй. Ер нь ажилдаа явахдаа ч гэсэн би амар аз жаргалтай явдаг байхгүй. Манай нөхөр тэгдэж ш. Чи ажилдаа явахдаа амар ингээ баяр хөсөлж явах юм шиг явдаг гэд. Яг л би ажилдаа амар дуртай. Ажлаасаа хайрхтаа гэр бүл рүүгээ очих дуртай. Тэгээд үйл үнхээр аз жаргалтай. За сая хүүгийнхээ бичлэгийг үзлээ. Тэгээд хүүгийн маань хэлснээр үнэхээр шоконд орлоо. Тэгээд сүүлд нөгөө багыгаа орж ирдэг хэсгээр маш их эвгүй боллоо. Манай баг одоо нэг сартай. Тэгээд ер нь бол хайртай гэж хэлд орж байгаа. Тэгээд хүүдээ гэж хэлэхэд миний хүү нөгөө ихсний заавал дуусгаж гараа спортч вэ, хичээлч вэ тийм ээ. За аав нь ажлаа сайн хийгээд амжилттай ажиллаад хэдүүлээ гоё амьдрнаа.